Улаанбаатар хотын нийт орон сууцны барилгын 30%-ийг угсармал барилга эзэлдэг. Эдгээр барилгын олонх нь дулааны алдагдал өндөртэй, хуучин, хөгц мөнгөнцөр үүсэх эрсдэлтэй байдаг. Тэгвэл 2027 оныг дуустал угсармал 200 блок барилгыг дулаалах Улаанбаатар хотын орон сууцны үр ашиг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байна. Өнгөрсөн жилээс 45 блок барилгыг дулаалж эхэлсний нэг нь Хорооллын өргөөний кинотеатрын хажууд байрлах 10 дугаар байр. Тус байр 1979 онд ашиглалтанд орсон, өвөлдөө маш хүйтэн байдаг. Тэгвэл дээрх байрны 72 оршин суугч нэгдэн Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхин төслөөр орон сууцаа дулаалуулахар болжээ. Төсөлд хамрагдах болсон гол шалтгаан бол мэдээж манай байр бол насжилт өндөртэй. Хоёрдугаар хүйтэн өвөлдөө. За мөн дээвэр туурганаас ус гоождаг гэдэг одоо бас асуудал ихтэй л дээ. Тэгээ энэ төсөлд хамрагдсан гол шалтгаан нэгдүгээр тэр, хоёрдугаард бол төсөл хэрэгжснээр байрны өнгө үзэм сайжирч байгаа юм. Хоёрдугаард болохоор насжилт уртсаж байгаа юм. Чанартай материалаар хийж шүү дээ. Гуравдугаард болохоор орсон суугч нар биднэрт бол амьдрах ая тухтай орчин бүрдэж байгаа. За энэ ажлын стандартыг 3 төрлийн ажил хийж байгаа. Фасадыг дулаалж байгаа. Одоо эрд цэвэнгөөр дулаалаад металл өнгөлгөө хийж байгаа. За тэгээд дээврийг дулаална, ус тусгаарлалтыг хийн. За мөн дээрээс нь доорн дээр холигч насосны үүзэл буюу одоо халаалтын үүзэл дээр дахиад автомат хаалт, тохируулах хаалт, мөн насос, дулааны толгуур зэргийг тавьж өгөхөр ийм стандарт шийдэлтэй ажлууд хийж байгаа гэсэн. За хотоос ямар бодлого баримталж гин гэвэл 25 оноос эхэлж ерэн цаашдаа хотын хэмжээнд хөөсөн дулаалга ерэн цаашаа зогсоё. Гал дэмждэг материал ерэн болио. Цаашдаа хотын хэмжээнд дулаалгах барилга эрдэс хөнгөөр төмөр бетон юм уу чулуун басаадан үнэлгээгээр энэ тухайн барилгуудын дулаалгын ажлыг хийе гэсэн шийдвэр гараад явж байна. Оршин суугчид дулаалгын ажлын нийт зардлын 25%-ийг 10 жилийн хугацаанд хөөгүүгээр тогтмол хугацаанд төлнө. Анх гэрээсийн энд дүн өөрчлөгдөхгүй тул иргэд нэг дор их зардал гаргахгүйгээр орон сууцаа шинжлэх боломжтой. Энэхүү иргэн төлөлт нь дараагийн байрыг дулаалахад зарцуулагдах юм а. Төсөлд 5-9-12 давхар угсармал байрнууд хамрагдах боломжтой бөгөөд 7 баалт хүртэлх газар хөдлөлтөнд төсвөртэй үнэлгээ хийлгсэн оршин суугчид 100% зөвшөөрсөн байх шаардлагатай. 200 блок барилгаас дулаалга хийлгэхээр одоогоор 100 гаруй блокийн хүсэлт ирээд байгаа юм а. Дэлгэрэнгүй мэдээллийг Дулаан байр цэгийн захим сайтаас авах боломжтой.